телевизээс бэлтгэн хүргэдэг танил хүн нэвтрүүлгийн маань энэ удаагийн цоо шинхэн дугаар үзэгч та бүхэндээ хүргэж бэлэн болсон байна. За манай энэ удаагийн маань дугаар Хинтээ аймгийн Хэрлэн 1-р цэцэрлэгт үйлчлэгээний албанаас нь эрхэм багш гэмээр гайхалтай алдартай гайхалтай мэрэгжлийг одоо эзэмших хүртлээр энэ гайхалтай салбарт хүчин зүтгэж байгаа нэгэн гайхалтай багшийг та бүхэндээ уран оролцуулахад бэлэн болсон байна. Яг одоо бид ангийнхан гадаа хүрэлцэн ирээд иж энэ бүх хүн бол яахан аргагүй Хэрлэн 1-р цэцэрлэгийн багш Дац багш маа ингээ бүгдээрээ орж нэвтрүүлгийнхээ зочинтой танилцъя. За тэгэхээр Ундрахайн телевизээс бэлтгэн хүргэдэг танил хүн нэвтрүүлгийн маань энэ удаагийн хүндэт зочноор таныг бидэд бас уран оролцуулж байгаа. За яахан аргагүй энэ гайхалтай 1-р цэцэрлэг хэмээх энэ гайхалтай айл өрх энэ гайхалтай гэгэн өргөөнд одоо морилн сатаад бол нэлээд олон жилийг таас үдсэн байгаа шүү дээ. Тэгээд багшийн мэрэгжил гэдэг эрхэм алдартай гайхалтай мэрэгжлийг эзэмшээд хэдэн жил болж байна те. Хоёулаа энэ талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож юуны өмнө үзэгч тэндээ бас өөрийгөө танилцуулахгүй юу. За. Намайг Бэмжин Даваа цэцэг гэдэг энэ байгууллагт 2001 оноос эхлээд ажиллаж байгаа. Анх орохтой би үйлчлэгчсэн юм дээр орж ирсэн. Тэгээ 2003 оноос багшийн ажил дэвшиж аваад тэгээд одоо 2000 тэрнээс хойш ажиллаж байгаа 2010 он бүлгийн багшаар ажиллаад тэгээ одоо 2015 он хатчин дээд сургуулийн цэцэрлэгийн багш мэргэжлэр төгссөн давар зэрэгтэйгээр тэгээ одоо тэрнээс хойш туслах багшаа хийж чад Нодлонгийн 11 сараас ангид аажаа бүлгийн багшаар ажиллаж байна да. Тэгэхээр яг одоо багшийнхаа анги танхимд орж ирээд иж одоо яг хэдээс хэдэн насны хүүхдүүдтэй ерөнхийдөө ажиллаж байна. Дээрээс нь хичнээн хүүхдүүд бас танай ангид явдаг бай. Манай анги одоо 41 хүүхэдтэй одоогийн байдлаар. Тэгээд 2 настай хүүхдээ одоо шинээр аваад шинэ ангитай энэ жил ажиллаж байна да. Анги танхимаас танилцуулахгүй юу? За манай туслах шиг инктиа гэдэг энэ байгууллагт одоо бас удаан жил туслах багш хийж байгаа. Туршлагатай сайн багштай зүг энэ жил 2 настай ангиад ажиллаж байна да. Маш гайхалтай. Ер нь бол хүүхдийн их өргөө хүүхдүүдтэй байнга ингээд цуг ажиллаж байна. Нэг өдрийг ч гэсэн ийм сайхан гэгээллэг орчин ингээ өнгөрөөнө гэдэг бол хүн болгоны бас хүсэн мөрөөддөг гайхалтай мөчөөдөг байх л да. Яг ингээд цэцэрлэгийн багшийн ажлын мэргэжлийг ингээд сонгоод яг ингээ ажиллаж байгаа танд яг ямар мэдрэмж төрж ирсэн хамгийн анхны? Ер нь анх орж ирэл нөгөө хүүхд гэд чинь бас их хөөрхөн гэгээллэг байдаг учраас анх орж ирэхдээ л би хүүхдийн байгууллагад чинь ямар сайхан байгууллага вэ гэдгийг мэдэрсэн, орж ирэл мэдэрсэн. Тэгэл ер нь энэ байгууллагатай одоо холбогдоод энэ байгууллагт л ажиллаж байна да. 10 хэдэн жил ажиллаж байна. Яг одоо хүүхдүүд нь бас өдрийн цагаа ууж байгаа шүү байна тий. Унтуучсаад оройнохоо цаг ууж байна. Ер нь яг цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг өдрийн амьдрал гэж бас яг хэрхэн яаж өрнөдөг юм болоо? Өглөө цэцэрлэгтээ ирээд за өглөө ирээд манайхан чинь орж ирээд одоо 9 сарын 1-ний дотор л нэлээ уйлсан. Одоо л ер нь уйлах нь багассан. Тэгээд тэмдэг мэмдгээл танах тэмдгээр ялгаад суугаад ямар ч гэсэн уйлахгүй орж ирээд тэгээд идэж явахдаа бас доктортай тэгээд суугаад асгаж тулахгүй цэвэр нэмбай ингээд идэж ууж сурж байна. Эхний удаад бол тий. Анги танхим бол хүүхдийг хөгжүүлэх маш олон тоглоомуудтай харагдлаа. Энэ тоглоомуудаас танилцуулахгүй юу? Тий. Би нэг жоох юу эсгээгээд нэг ойр зургийн юм хийдэг. Тэгээд бас нэг хүүхдүүдтэй хэрэг болгооднээс бас нэг одоо нүдмүүдийг аваа хийчихээ. Бас нэг үлгэрийнхээ өөрсдөө ангид баг ангид ямар үлгэр ордгоо яг тэрнгээр бас нэг үлгэр тэгээд баг маск хийж яг одоохондоо хийж эхлээл ажиллаж байна.
ер нь бол цэцэрлэгийн багш гэдэг бол яг аргагүй хичээлийнхээ хэрэглэгдмийг тэр дундаа багш нар өөрөө л хийгээд байгаа юм шиг ингээд харагдаад идэг. Таны хувьд ч бас ингээд өөрөө ингээд гарын дүүтэй юм шиг санагдаа. Таныг дөрөв бас ажилтнуудтай маш гоё зурдаг гэж сонссон. Хизээнээс ер нь зурж эхэлсэн бэ? Би ер нь бага сургуульд авахсаа зурж эхэлсэн. Зурж авч өөрөө тийм сонирхолтой байсан. Сонирхолтой дагаад сурсандаа ер нь секц тоглоом гэж тэр үед бас нэлээд ажилтдаг байсан. Тэгээ манай 10 жилийн багш чинь инхээгээд зургийн багш байлаа. Тэр багш дээр бас анх зураг их үсэн маань тавигдчихлаа. Тэр багшийн анги дугууланд хамгаалж явж эхэлжээ. За тэгэхээр өнөөдөр бол манай танил хүн нэвтрүүлэг маань бол тухайн багшийнхаа онцлог давуу талыг гаргахаас гадна маш олон өөр чиглэлээр манай нэвтрүүлэг маань үзэгчдийн хүргээр онцлогтой байгаа. Ингээд танил хүн нэвтрүүлгийн маань дараагийн бас нэгэн танхим таныг бас нэгэн гайхалтай хүмүүсээс хүлээж авах шиг хоёулаа ингээд дээшээ хоёр давхарлаа урлаг заал руу ирсэн хоёулаа оръё. Ямар хүмүүс хүлээж ийн гэж ер нь та бодож ийн ер нь дотроо Бодомжгүй хамт олон мөн юм бол гэж бодож байна. Ер нь бол санаанд нь ерөөсөө багтахгүй шүү дээ тий. Хамт олон мөн эсвэл бас нөгөө эцэгчүүд маань гэж магадгүй. Тэгж бодож байна. За тэгээс хоёулаа. За. Тохургүй жаахан хатны хасна бассалса хассон дэшин хатжато башта баярлаа. Таны энэ яг ингээ өөдөөстэй нь хараад танаар бахархаад зогсож байгаа энэ хүүхдүүд бол яхаа аргагүй таны хамгийн анхны шавнар нь одоо ингээд багшийнхаа сайхан тий суур боловсролыг эзэмсэн таны гараас ингээд өдөөг хүртэл одоо ерөнхий боловсролын сургууль эрхэм сурагч гэдэг мөртөөгөр ингээд ийхүү амьдрал үл тавихгаа явж байгаа бяцхан шавнар нь танд ингээд нэмшгээ тгшүүлгээ тантай уулзгаад ингээд ирсэн байна. Сэтгэлээ хаваалцгаа юу. Жаа балмагцсан байна. Эдний мань гэж юусаа төсөөлөг. Харин тийштэй сонсомгүй. Тэг маш их баярлалаа хүүхдүүдээ. За. Аав ээжнэртэй баярлалаа. Эцэг эхчүүд нь бас ирсэн байгаа маш санаачлалтайгаар. За. Явдаг юм шиг байлээ. Анх ер нь яг энэ хүүхдүүд яг тань дээр ирэхдээ ямар хүүхдүүд байсан? Эргэн дурсвал Тэс. Сайн л бас 2 настай ангишгэл тэгэл уйлал анх ирж исэн. Одоо харсан чинь бүр айгүй том болсон. Ер нь өмнө нь яг цэцэрлэгээ явуулснаас хойш тань дээр ирж уулзж ирсэн. Ирж исэн зарим. Тий. Ер нь уу битэд чи иргэдэн штэ. Тий. За тэгээд энэ сайхан гайхалтай шавнартай хандаж таваас юу гэж хэлмээр. За тэгээд багшин танартай маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа сурлага урлаг болтод өндөр амжилтыг хүсье. Манайх ч мундаг танартай битгэж байгаа шүү. Сайн хүн болж хүмүүжээрэй гэж хэлээ. За хэм одоо мэрэгжил дундаас хамгийн онцгой мэрэгжил бол яхаа аргагүй багш хэмээх алдар байдаг. Багш хэмээх алдар байдаг. Багш би маш олон цэцэрлэгийн багш нартай таарж исэн. Тэр дундаас багш нарын амнаас ганц л үг гардаг. Тэр нь юу вэ гэхээр багш нарын хамгийн том бэлэг бол шавнар юм аа гэж хэлжсэн. Шав гэдэг бол одоо миний багшийн хамгийн
одоо багш нарт одоо хүрж байгаа тий шавн сайхан явах юм бол шавн л одоо энэ хорвоо дээр энэ дэлхий дээр амьдрал нь ч гэсэн сайхан явж явах юм бол хамгийн одоо мундаг явж байгаа шавнырыгаа хараад багш нь ер нь хамгийн ихээр бахархаж догдолж түүний одоо араас залбирч идэг тийм ивэл бурхан гэж багш нар онцлон хэлдэг юм байлээ. Та үнтэй хэрхэн санагдав вэ? Тэгээ багш нарыгаа одоо хүүхдүүдээ л харж биднес баяждаг шүү дээ. Сургууль туссан гэсэн. Тэгээ чи манай анги байсан гэл. Ялхад төстэй гоё шүү дээ тий. Сайхан байд. Гайхалтай шавнар нь танд бас өөрсдийнхөө зүгээс нэмжлэгээд ишүүллээ. Тэгээд сургуульд ороод хүүхдүүд хамгийн түрүүнд сургуулийн өмнө боловсрол тийм дундаа цэцэрлэгийнхээ багш маш их сандаг гэдэг. Түрүүн хүүхдүүд маань эцэг эхчүүдийн маань төлөөллүүд ярьж байсан л та. Бөөнөр ирээд цэцэрлэг дээр ирээд тань дээр ирээд тий. Хоол идээд л тий. Энэ чинь нөгөө төгсөөд тэрнийгээ дараа жил би явган багштайгаа юу авсан бэлтгэл бүлэг авсан. Тэгээд манай чинь үе битэр дэгээр хийсэн. Тэгээд ирээл тэгээд нэг цайны цагаар ирсэн. Тэр зүрэн амд гэдэг нэг жижигхэн шар хөө. Тэгээд ирэх үрдээ цай олжсэн, хоол цай олжсэн. Тэгээд би битэр нөгөө за та хоёр хоол идчих юм уу гэсэн. Тэгээд аюу тустай байгаа. Тэгээд битэр чинь нэг мохрын өрөөтэйс. Тэгээд тэрэндээ оруулаад суулгаад за та хоёр байж байгаа багш нь өглөө хүүхдүүдтэй аваад аягалчаа. Тэгээд аюут өгнө гэдгсэн чинь айгүй хөрх нөгөө сургуулийн өвдөө хоолныхоо нөгөө хэрэглээ гаргацсан. Тэгээд наван хүлээгс үзсэн. Тэгэхэд хүртэл бас гоё л тийм үлээ. Шавтан унчин бас тэгээд хөөрх юм блэ. Тийм. Шавнараараа бас багтах хэлсэн. Сайн уу? Стага уулзсан гоё юм уу? Гоё. Маш их сансан юм уу шигээ? Я мартцсан байна царайг. Царайг нь мартсан. Аргагүй дээ. Ер нь яг цаашдаа ер нь багш дээр баян гэж яах вэ те? Нэг хаяатаа. Хаяатаа гэж байна. Хичээл их байгаалагаа тэгж байгаа тий. Ер нь цэцэрлэг дагаад багш нь ер нь маш олон дуу шүлгүү зааж өгдөг байсан уу? Тий. За тэгээ багштай хандаж юу гэж хэлмээр вэ? Хэлж чадахгүй нэ. Яагаад вэ? Хэлэхгүй олцдгүй. Олддгүй юу? Баярлаа гэдэг үг ч бас багд шүү дээ тий. Тий. Хэлэг үг олдохгүй энэ тий гэдэг чинь шүү. За багш дээр ирсэн гоё юм уу? За багштай юу гэж хэлмээр вэ? Баярлалаа. За багш дээр ирсэн гоё юм уу? Гоё. Багштай юу гэж хэлмээр вэ? Хайртай шүү. За энэ хоёрын охин багш дээр ирсэн гоё юм уу? Үнэхээр гоё. Ер нь багш дээр ирээгүй хэр утсаа? Зөндөө олоо. Зөндөө олоодсан уу? Багш нь өөрчлөгдсөн байна уу? За багштай хандаж юу гэж хэлмээр вэ? Намайг балчир баг байхад өсөөж том болтол. Өсгсөн баярлалаа. За багш дээр ирсэн гоё юм уу? Гоё. Багштай юу гэж хэлмээр вэ? Хайртай шүү баярлалаа. За анид юу гэж хэлмээр вэ? Намайг баг байхад том болоод өсгсөн багштай баярлалаа. Багштай хайртай шүү. Хайртай шүү. За энэ Багштай хайртай шүү. багш дээр ирээгүй хэр утсаа? Бараг өдөр боллоо яах вэ? Ер нь бол багшигаа аяанд байгаа юм шүү дээ чи үл тий. Багш нь ер нь чамд ямар дуу шүлэг зааж ирсэн? Зөндөө. За тэгвэл тэрний нэг шүлэг өмнө дуу дуулаад өгч багштай. Мартсан аа. За тэрийг уншиж.
надад бол их өмг төвшиг бол зураг бичих их маш их авьяастай. Үнэндээ би бол яг даваа гшига буйнаар бол 4 жил бол тэр уралдаан тэмцээний пон шум одоо бүхэл тэр үзүүдэн тараахан материалыг бол даваа цэцэг багшийнхаа тусламжтайгаар маш гоё ингэж хийж одоо энэ цэцэрлэгийн захиранаас зохион байгуулж байгаа бүх уралдаан тэмцээнд манай энэ шавнар маань бүгд ингэж бага ангиас ахуулаад бэлтгэл анги төгслөө 4 жил ингэж авраг манлайлагч анги байж чадсан. Энэ бол бид хоёрыг гар нийлж ажилласны маань бас үр дүн юм болов уу гэж боддоо. Тэгээд их хүний хувьд бол маш мундаг эмэгтэй, айлын сайн эзэгтэй, хүүхдүүдийн сайн ээж. За манай бага охин Минжин одоо 8 настай 3 дахь сургуулийн биш 1 дахь сургуулийн 3 дахь анги. Тэгээд манай бага охин цэцэрлэгт орохдоо энэ хоёр багшаа гар дээрээс орсон байхгүй. Тэгээд хоёр багшаасаа маш их юм сурсан. Угаасаа манай даваа багш айгүй тийм хүүхдийн төлөө гэсэн тийм сэтгэлтэй багш. Тэгээд хаал явсан. Бид нар чи заримдаа нэг ажил төрөлдөө оройтол ингээд ирэх болгол даваа багш, оргоо багш хоёр мал байж идэг. Тэгээд хүүхдийн минь анхны гарааг энэ хоёр багш аюу сайн тавьж өгсөн. Тэгээд миний охин ч бас хоёр багшаа өгч надад аюу сайн сурж байгаа. Тэгээд бид эд чинь өөр ингээд тасал болсон хоёр багштайгаа одоо хүртэл ингээд багш нартайгаа харьцаатай байдаг байхгүй. Тэгээд цэцэрлэг төгсөөл нөгөө сургуульд орсон чинь өдөр нөгөө хичээл тараад ирэн шээ. Тэгвэл ээж аваа цэцэрлэгт мань өргөд өгөөч хоёр багшаа санаад байна. Хоёр багштай минь яриулж өгөөч гэл охин минь аягүй тэгж гуйдаг байсан. Тэгээ хоёр багштай холбогдоод яриулна. Тэгээд багш руу яриад охин маань ингээд хоёр багшаа санаад байна гэдэг ингээд цэцэрлэг рүү явуулчих вэхэр тэгээд ер нь 2 3 дахь ангид ортлоор ер нь их ирдэг байсан. Хоёр багш дээр тий. Тэгээд бид эд чи угаасаа багш нартайгаа аягүй холбоотой байдаг. Манай хоёр багш хоёулаа аягүй мундаг. Тэгээд энэ хоёр багшийн ангид сая төгссөн хүүхдүүд маань анхны дугаар ангид орохдоо ихэнх нь одоо 150% нэг ангид орцсон. Тэгээд аягүй сайн явж байгаа. Тийм болохоор хоёр багштай аягүй их баярлж авдаг. Тэгээд даваа багшийнхаа цаашдынхны ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Миний хувьд бас миний охин Булган Заяа бас анх энэ хоёр багшийнхаа одоо шавнасан одоо Норигдмаа багш бол манай миний төрсөн дүү. Тэгээд төрсөн дүү гэхгүй одоо миний охиныг бол одоо зэмлэх үедээ зэмлжтэй бас хэлэх үедээ хэлж миний охиныг сайн хүмүүжүүлсэн. Одоо миний охин бол сургуульд ороод бас урлагийн явьяастай бас олимпиадад оролцоод бас сурлага урлагийг энэ анхных нь гараад ирсэн хоёр багшийн л манай даваа бол зөөлөн багш нэг хүнд нэг хүүхдийг бол бараг загнахгүй дээ. Тэгээд ямар ч арга тэгсэн мөрдлөл даваа багшаа үгэнд ордог. А ямар санд гэрт нь үгэнд орохгүй болох юм бол багшийн хэлэн шүүгээд оргино багш нь загнадаг гэсэн оргино багшаа нэг хашгирангууд л манай хүүхдүүд ерөөсөө юу ялцдаг. Тэгээд үгэнд орохгүй оргино багшийн хэлэн шүү даваа багшийн хэлэн шүүгээр манай хүүхдүүд бол нам болно. Тийм учраас бол одоо хоёр багштай бол үргэлж баярлж явдаг. Энэ хүүхдийн одоо ийм сайн сайхан явах бол одоо яалтчгүй анхны гараа тавьсан одоо цэцэрлэгийн багшаас эхэлдэг учраас хоёр багштай цаашдынх нь ажил үйлсэд амьдралд нь сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За даваа гэгчтэйгээ гэртээ дахин тантай ингээ уулзж байгаад маш их баяртай. Сэтгэлээ бас хуваалцахгүй юу. Энэ бол ингээд энэ сайхан өргөөнд те олон жил одоо хамтдаа мөр зэрэгцэн ажилласан ажилчдынх нь гинтийн бэлэг байлаа. Гинтийн бэлэг таалагдсан байх гэдэг итгэлтэй. Маш их таалагдлаа. Өнөөдөр одоо гинтийн харин тэгч. Тэгтээ хүүхдүүднээс чочрог нь гаргаж өгсөн надад санагдлаа. Орж явж исэн уйлсангүй хүүе. Үгүй нэг гадаа уучка гэсэн машиныг хараад. Тэгээ яг нөө уучка гэсэн юм манад ирсэн юм уу гэсэн чи үгүй гэдсэн байхгүй юу. Тэгээ өстэй. Тэгээ одоо дандаа уйлж байгаа тавьт. Миний ч тэгээд
ажлынхаа хамт олондоос хандаж юу хэлбэрээ? За би чинь их сайхан хамт олон дотор орж ирсэн анх орж ирэхдээ. Тэгээ ерөөсөө салах дургүй идэг. Би нэг багшлагын шалгалтанд ороод урьдчилан юм байна. Тэгээд нэг ажлын байргүй. Тэгээд манад нөгөө 15 авахгүй. Тэгэл би ч нэг явахгүй зүудсэн. Тэгээд бас хэцүү л үт юм бэлээ. Нэг юу яадгүй. Яг явна гэдээ ирсэн чинь явмааргүй санагдаад идэм бэлээ. Тэгээд би нэг 3 руу явах гээд 3-ын нөгөө эрхлэгч бас дуудаад ирсэн. Тэгээд сүлдээ уцыг авахгүй. Мөрсөн бас. Тэгээд 4 эрхлэгчтэй очиж уулзсан. Тэгээд яг нөгөө манайхаа өгн гарцсан байгаа. Тэгтээ нэг хүн санал тавьсан. Тэрийг хэрвээ явахгүй л үрдэж яриа гэдэг. Тэгээд яг явхад болохоор явж чаддгүй юм бэлээ. Тэгэхээр би тэгж бодсон нөгөө нэг дассан хамт олон. Тэгээд энэ сайхан хамт олон чинь надад маш их тус хүрдээ. Тэгээд баярлаа гэж хэлж амжаагүй байсан. Чадахгүй байсан. Тэгээ ямар ч баярлаа. За даваа цэцэг багштай би 2001 оноос манай цэцэрлэгт орж ирж байсан. Даваа цэцэг багш маань ажилдаа их сайн. Хамгийн давуу тал нь гэвэл зурдаг. Тэгээд багш маань сайхан сэтгэлтэй, хүнд тусархаг. Энэ багш юм ба. За тэгээд даваа цэцэг багштай бол гэр бүлд нь сайхан мэдлэгээ төшөөлөх. За даваа цэцэг багшийнхаа гэр бүлд эрүүл амьдралд нь сайхан бүхнийг хүсье да. Би одоо 1-р цэцэрлэгт 84 оноос эхлээд одоо хүртэл ажиллаж байгаа. Даваа цэцэгтэй болохоор 2001 онд манайд анх одоо тэр лоцох багш нарыг бүгдийг өндөр шалгуулалтаар авах гэж яхад даваа цэцэг аваад орж ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо хүртэл даваа цэцэгтэй бүх ажлын амьдрал ахгүй бүгдийг ингээ хуваалцлаа. Одоо хүртэл ажиллаж явдаг. Одоо даваа цэцэг авах юм бол маш олон байдгүй. Өөрөө маш их уран гарын дуу аягүй сайтай. Миний үгийг их даах чадвар сайтай. Бид хоёртай хаяа энэ төр бол бас хоёулаа дэрэг тэхүү багшаа энийг ингэхүү дэрэг тэгвэл яах вэ аягүй асуудаг байсан. Би яг өөрийгөө чадлаар тэгээд багш маань ч гэсэн өөрийгөө чадлаар хариулаад явдаг. Хамт олондоо нэр хүндэх сайтай. 2001 онд анх нэг цэцэг ажил дээр орж ирчихсэн. Даваа цэцэг багш маань туслах багшаар би бас туслах багшаар ажиллаад 2001 оноос хойш л юм баян хамтдаа ажиллаж явж байгаа. Ажил мэргэжлийн хувьд бол маш чадварлаг багш гэж бодож явдаг. Яг бол гар урын чадвар их сайтай. Тэгээ оюуны ч гэсэн айгүй потенциал өндөртэй маш их мундаг багш гэж бодож явдаг. Ээжийн хувьд бол үр хөвгтгээд л одоо маш их цаг зав анхаалаа зориулдаг, хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаарч ажилладаг, маш их мундаг ээж л гэж бодож байна. За ингэж даваагчтай гэр бүлд нь эрүүлийн хаад жаргал хамгийн сайхан бүхний хүсээ өрөөгөөд өнөөрөө бас хамт олонныхоо зүгээс жижигхэн сюрприз баяр сюрприз байхыг хичээлээ. Тэгээд нэг өдөр бас танай гэр бүлтэй хамт нэг оройчсон өнгөрүүлж байгаа гэдэг маш их баяртай байна. За манай даваагч чинь хамт олонноос нэр хүндтэй, авьяастай, бас хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж хүнийг хүндэлдэг хамт олон маань ч гэсэн энэ хүнийг бас маш сайхан хүнгэлж хайрлаж авдаг. Тэгээд манай хамт олон бол нэгний хөдлөө, нийтийн нэгний хөдлөөгээд ер нь бол их нийтчтэй, бүтээлч хамт олон байгаа. Ингээд
За даваагчийнхаа гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн өрөөе. Мөн ажил төрөл нь өндрөөс өндөр байж үргэлж цаашаа суралцаж те ажлын амжилтын дээд бүхнийг таньдаад хүсэн өрөөё. Тэгээд манай хамт олон бүгдээрээ даваагч таньдаа бүгд хайртай шүү гэж хэлж байна. Тэгээд аз жаргалын дээдийг дахин хүсэн өрөөгд өчүүхэн бэлгийг гартуулъя. За ингээд өргөө цагаан гэртээ ингээ хүрэлцэн ирлээ. Ажлын хамт олон байна, гэр бүлийн хүмүүс байна, өр хүүхдүүд нь байна тий. Яг одоо бас үзэгч түгэндээ ам бол тий гэр бүлийг таас танилцуулахгүй юу? Хэдүүлээ амьдардаг вэ? За бич. Гэр бүл ам бол 8 улаа. За нөхөр 6 хүүхдийн хамт амьдарч байна. Аа нөхөр нэгэн төр мандах гэдэг. Багнаас юу н хаана өнгөрсөн бэ? Би чинь Энтэй аймгийн Мөрөн сумд сурсан. Тэгээд аав маань нөгөө Атар гэж анх нөгөө үүсэж яхад нь Энтэй аймгийн нөгөө Чандганы сэнгэ ачууд очиж ажилласан. Тэгээд ер нь тэнд багнаас маань өнгөрсөн дөө. Энэ үг хар дээр өссөн. Тэгээд 1983 онд Энтэй аймгийн Чандганы сэнгэ үлзүүдийн сэнгэ ачууд үлзүүд сумын 10 жилийн сургуульд 1983 онд анх 1-р ангид орсон. 10 жилийн сургуулиа 1993 онд 10-р ангид төгсдөрсөн. Таны яг эзэмшиг гэсэн хүсэл мөрөөдлийн одоо тэр мэрэгчлээ нь ямар мэрэгжил гэсэн бэ? Би ер нь занх чинь би 10 төгсөөд юу яжсэн? Конкурстэд. Тэгээд Дарамтын багшийн сургуулийг хуваар нөгөө чагсаадаг байсан тэр үчи. Тэгээд Дарамтын багшийн сургуулийг авахгүй гэд аваагүй. Тэгээд тэрний дараа жил нь конкурс гэсэн боловч бас хоцроод тэгэл ер нь конкурс тэгээ байсан доо. Тэгээд одоо тэр үед Дарамтын багшийн коллеж явсан бол бас нэг багштай л ер нь холбоотой байх байсан юм шиг. Ер нь бол яг бүр нэг анхнаасаа одоо нэг сургуулаас амьдралын гараар руу орох яг тэр мэрэгжлийн холбоос л яхаа яргуу багш л байсан. Яг өөрөө нөгөө хүссэн юмдаа авчдаг үед нөгөө сургууль маань Дарамтын багшийн коллеж таарсан. Тэгээд тэр үедээ явж авахгүй гэл гараа явцаад яагаад тэгсэн одоо ойлгохгүй. Тэгсэн бол багын багш л хийжсэн баг хийх байсан баг та. Би ер нь зочин болгоноос нэг асуултыг асуумаар санагддаг. Өдөө зэрэгтэй хот бол яхаа аргагүй аав ээж гэдэг зүйл бол хамгийн тулгуур болж идэг шүү дээ тий. Ээж аваахаа талаар яриач ихээсээ хэдүүлээ. Ихээсээ гуруулах гэсэн хэлсэн. Тий. Би багасаа аав дээр өссөн. Миний авчин ээжээсээ хоёулаа. Тэгээд их сайн хүн байсан. Хэцэг гэдэг хүн бол энэ орчинд бол нэг л заяад л да тий. Таньтай ч бас санал нийлнэ. Ер нь багтаа нь ер нь аав ээжтэй нь хамгийн их юуг загтсан байсан бэ? Аав нь их ном уншдаг хүн байсан. Тэгээд бидрийг байнга ингэж номтой л хөрөл тэгээд ер нь хүнийг битгий гомдож өөрөө их дараахан тэмдүүд зүгтдэг юм байсан. Тэгээд араа ирт явцсан. Бурхны өрөөнд очсон доо. Хүмүүс өдөр зэрэгтэй яваа харуулж чадсангүй.
нь бол хүн болгоод л дотроо нэг нууж тэгж те нэг санаан зовж идэг зүйл бол тэгтээ нэг бас сайн хамт олон төсөл би бас тэр сайн хамттай сайн гэр бүлтэй бас миний хатмууд гэсэн сайн хатмууд таарсан учраас би сайхан өдөө болтол сайхан явж сайхан хамтарч байгаа гэж би бас бодож байна. Жоохон тайвширчих те. Ер нь бол амьдралын хугацаанд дунд бол хамгийн сүүлд бол ухаарлалынхаа гоо ижээ аав хоёр л хамгийн түрүүнд бодогддог юм шиг надад санагддаг. Яг түрүүн бас би хантайт нь ярилцаж сууж байхад би өөр хүүхдүүдтэй та юу гэж загтдаг вэ гэхээр гайхалтай үг бас хэлчихсэн. Яг ингээд хүний газар ингээд сурж байхад хамгийн түрүүнд та өөр хүүхдүүдтэй юунд нь санаа зовдөг вэ? Юу захиж хэлдэг зүйл. Хүүхдүүдтэй би чинь бас олонтой газар тэгээд би зөв авч бас тийм хүн амттай харьцах. Тэр бүхний бас анхаарсан хамгийн гол нь зан харьцаан дээр анхаарч байгаа. Тэгээд хаач явж исэн юм хүнийг хүндэтгэж хүнийг бас хайрлаж хүнийг тэгж хүндэлж явахыг л юм сургадаг та. Өөргөө зан таньс одоо төл юу гэхээр та өөр бие авч байгаа байл тэр хүмүүс нь хүнийг бас гаднаас нь харуулдаг хүмүүс тэр байдаг болохоор өөртөө бас даруй төлөв тэгээд хүнийг өмгт сонсож хүний үгийг бас сонсож тэгж хүмүүс мэдтгэж харьцаж байгаа л гэж хэлэхтэй. Ийм гахалтай энэ сайхан амьдралыг бүтээж явж байгаа хүмүүстэй таараад ганцхан амьдралын талаар ганцхан ажлын талаар би яриад ингээ явчихад надад хайрын санагддаг байхгүй. Тэгээд бас залуучуудаас эерэг мессежийг өгөхөөднөөс бас нэгэн асуултыг асуумаар санагдаж байна. Ер нь яг энэ хэрлэн нэгдгээр цэцэрлэг гэх энэ айл руу яг хаалганд татчихсан тэр үе рүүгээ та эргээд боцвол 2001 онд чинь 2000 онд манай 3 дахь хүмүүс төрсөн. Тэгээд ойгарамтай хүүхдээс тэгээд яг байсан чинь хэдий нэгдүгээр цэцэрлэг юу яана гэж хүн аавна гэж манай хадам ээж анх ирж хэлсэн. Тэгээд очиж өгөх үү гэдгийгсэн. Тэгээд очиад асуусан чинь шалгалт авна гэд. Тэгээд нэг юуны шалгалт авах гэж сурсан чинь ямар ч гэсэн хөдөлмөрийн тухай хууль байна гэдгийгсэн. Тэгээд за явсан тэгээд хөдөлмөрийн тухай хуулийг уншаал. Тэгээд шалгалт авахд нь ирээд орсон. Тэгээд ороод нэг тест асуулт нэг юм боглоо. Тэгээд авьяасаа үзүүлсэн би ч бас авьяас гэдэг юм шүү дээ. Тэгээд нэг шүлэг яа. Тэгээд ор чадвар одоо ор чадвар юм тэгээд юу хийж чадах вэ гэсэн. Тэгээд дөнгөн цаас батан цаас тавьсан. Тэгээд би тэр намал хийсэн. Гэр бүлийн намал хийсэн. Хүү охоо ярьдагсан наажсэн санаа. Тэгээд намал ажиллаж игээд явсан. Тэгээд тарин за тэгээд хариуг нь гарахаар эргээд хэлнэ гэдгийгсэн. Тэгээд яриаггүй маргааш нүдүүдээ одоо ихлэгч нь ярьсан цэцгээ гэдэг ихлэгч байсан. Их мундаг ихлэгч байсан. Тэгээд дуудаад ирээд ингээд урдлын чинь ингээ 2 3 нэг авсаа. Тэгээд нэг хүмүүс одоо орох юу боломжгүй болоод өөрөө чинь дуудаж чамаа гэдгийгсэн. Тэгээд очиод ачаад анх орсон доо. Тэгээд анх ороод яасан чинь дэрвэд нэг дулмаа гэдэг шийсэн ахын гэж. Тэгээд хамгийн гол нь за чамааг авахсан шатаар нөгөө ингээд хайчлаад намал хийсэн. Тэр чинь бас бидний тусаа тэгээд лаа гэж хэлсэн. Тэгээд анх энэ сайхан хамтны дунд хаах удаа хол тавьж урчээлаа. Одоо энэ хөдөлмөрч зан тэр гайхалтай зундаг тэр сайхан авьяас зураач. Одоо яг энэ ээжхийн гайхалтай авьяасыг өгж яваа хүүхдүүд дундтай нэр нь байгаа юу? Бага манай залууд ер нь ерөөдөө зурна. Манай том өхнөөс бусд нь л зурна юм хийн.
гарын өвдөл байгаа. За тэгээд маань нэвтрүүлгийн маань энэ гайхалтай бас ярилцлага энэ төвөд бас өндөрлөе гэж бодож байгаа. Хамт олонтой өвдөс хараад сайхан сууж ийн, хань ижилтэй хажуудтай ингээ сайхан нөмөр болоо сууж ийн, хань ижил хамт олондоо өр хүүхдүүдтэй хандаж сайхан яг хэлий гэсэн чин сэтгэлгээ сайхан үгийг та хэлэхгүй юу? За манай хамт олон чи их сайхан. Түрүүсэн тийм явах би энэ хамт олноос холдох юм дургүй байдаг. Тэгээд тийм ч болохоор би ингээд өөр тийшээ явж болчлаагүй. Тэгээд 2 жил туслахаараа ажиллаж байгаа сайн нүдлэн манай хамт олон дэмжээд тэгээд ямар ч гэсэн чамд тэгээд байгууллагатай байлгана гэсэн болохоор би хамт олондоо итгэв. Тэгээд хамт олонныхаа дунд байж ивэл одоо юу ч хийгээд байжсан яах вэ гэж бодвол хүлээгээл ичсэн. Тэгээд өглөө манай бас арга зүйч маань юу яагаад арга зүйчт маань нэг арга зүйч хийх санал ирээ. Тэгээд надад ангиа өгсөн. Бас цэцэг багштай гэсэн баярлж явдээ. Сэтгэл хүлээлгээд бэлтгэл бүлэг надад даалгаж өгсөн өглөө. Тэгээд та бүхэнд маш их баярлж явдаг шүү. Тэгээд жаргал зовлон алимч тохиолдсон манай хамт намайг тусалдаг, дэмждэг, маш их дэмждэг. Тэгээд бүхэн чинь баярлж чаддаг шүү. Та бүхэндээ баярлсан сэтгэлээ эзэлж чадахгүй байгаа ч энэ боломжийг ашиглаад танартай маш их баярлж байгааг илэрхийлье. Анхтай 97 онд л. Тэгээд одоо хүртэл амьдарч байна. Өөрөө ямар мэрэгжилтэй лээ? Би одоо жолооч мэрэгжилтэй. Тэгээд уул уурхай гэдэл зам барилга гал явж. Сая ямар ч ирчээд байгаа ажил. Ажлынхаа талаар та бас ярихгүй юу? Ер нь танаа хантай нь ер нь таны хувьд их хүнийхээ хувьд те хань хүнийхээ хувьд ер нь хэр төвшөгтэй юм бэ? Энэ л тэгэл байхгүй тэгэл хэр оноо ч нэгэл ардлын өвдөл авч явдаг. Тэгээд би шинэ байхасаа байхгүй нэхтэндээ хөдөлж авдаг. Тэгэл өвдгийн зохицуулалт ингээл явж байгаа бас баярлж авдаг. Өөрөө бас айл нутгийн хүн бэ? Яг энэ тийм юм төв. Хинтэй аймгийн төвөл. Би нэг зүйлийг танаас асуумаар санагдлаа. Ер нь гэр бүл те өнөр олон тусмал их сайхан байдаг. Түүнтэй ижилхэн одоо гэр бүл хоорондоо эвтэй найртай байх үн сайхан байдаг тий. Тэгэхээр ер нь бол гэр бүлийн сайн сайхан явахад бас эмэгтэй хүний гар бие тий эмэгтэй хүний оролцоо гэдэг бол маш чухал гэх хүмүүс яриад байдаг. Та үүнтэй ер нь хэр санал нийлэх вэ? Тэгдэ явах нь. Тэр л байна. Бид чинь ингэж байгаад цуг байгаад байх ш. Ингээл артлаа ингээд даатгачаад авчихдаг. Тэгэл ирэхэд ингээл сайхан хоол цайг хөөхөн эрүүлийн хажиндлээ болооч өөр яах вэ? Нүдл юм л. Таны хувьд ер нь өөр хүүхдүүдтэй юу гэж захидаг вэ? Одоо яах тэгэл. Сайж хөдөлмөрлж тийм үү? Хичээл номдоо сайж. Тийм ээжээ өвтгөөс аваараа гэл нэмэрхүүл юм хэлдэг шүү дээ. Та бүхэн энэ арт талд ер нь их гайхалтай зургнууд ах шиг байна. Энэ зургаа бас танилцуулахгүй хөөрхөн хүүхдүүдийн сайхан зургнууд байна. Тийм манай гэр бүлтэйгэл хүүхдүүдийн зургнууд байна багц. Та ер нь аль сургуулийг төгсөж байсан? Би 10 жил төгссөн. 10 жилээ төгсөж байсан уу? 8 гэсэн. Тэгэл. Тэгээ бас хандаа хандаж таас юу гэж хэлмээр вэ? Одоо ингээд тэгэл ингээд ханилаа сайхан амьдраа. Өөр өдөртэй өсгөлцөө тийм ээ. Ингээд ажил нь ингээд сайхан бүтэмжтэй сайн сайхан явж чадсан та баярч юу. За сайхан намарж иж гин үү? Сайхан уулзаж гин үү?
За тэгэхээр Өндрхан телевизийн хамт олон танай бэр даваа цэцэг гээд гайхалтай эмэгтэйг танил хүн нэвтрүүлэгтээ бидэд бас өрн оролцуулсан юм аа. Тэгээд та бас өөрийгөө үзэгч түгэн танилцуулахгүй юу? Таны бэр ер нь даваа цэцэг гэдэг энэ эмэгтэй ер нь таны хувьд одоо ямар хүн бэ те? Их хүнийхээ хувьд ч тэр одоо ямар хүн бэ гэж та бас бодож явдаг бай. Ер нь сансан одоо хэлий гэсэн та угаас цэнгэр дэлгэцээрээ бас дамжуулаад хэлэх боломжийг танд олгож байна. Манай өрөөл сайн мэрээ. Манай хүүтэй 75 оноос нэрэлж айлгэрч одоо зураалаа хүүтийн ээж болж тэгээд бидтэй явж индээ үтшүүлээс. Тэгээд гэртээ тэгээд түүний ажиж их шүдээ тэгээд тэр бүхэл тэгэл өсөж явдаг те. Тэгээд ажлын хажуугаас тэгээд хүүхдээ аргэрэй гэж бодож өгдөг. Бидний бас би бас баярасран шуйдаг юм шүү дээ. Таны нас өдөр хэд хүрч байна? Одоо 65 таа. Ер нь бол үр хүүхдэл сайн сайхан явхад бол энэ насны л бас жаргал гэж ярьдаг шүү дээ. Би 5 хүүхдтэй одоо тэр нь том хүн одоо манда тэр манд гэж. Дагаас энэ том бэр. Тэгээд 3 хүү 2 охинтой. Тэгээд одоо энэ ч одоо үр хүүхдүүд ач зээнэ ч одоо ингээд бас холон болж шít. Том хүүгийн дараагийн охин болохоор мандцгээд хөвцгөл аймагт багшилдаг. Дэлгэр мөрийн зөвсгөл сургуулийн багш. Одоо 10 хэдэн жилийн багшилж байгаа хүсэлт. Ажил төрлөн сайн. Яг одоо тантай уулзгаад танаа сэтгэл зүрхэн дотор чинь бас ойрхон байдаг. Тэр хүний төлөөллийн бас нэг хүн ирсэн байгаа. Ингээд ороод ирээд өгөө. За. Ой. За сайн. Миний нэр Зэдвсүн. Одоо баян гутгсан Ахмад агш байна. Тий, за өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа даваа цэцгийн бол одоо ганцхан нах зэгч нь одоо би байна. Тий, тэгээ нэвтрүүлэгт одоо сурж нах зэгчийн бас оролцуулж байгаа. Хамт олон одоо сэтгүүлд та болонд үүдээ одоо их баярлж байна. Тий. Та бол даваа цэцэг өгшийн манд багын дөрөв их сайн мэднэ. Миний дүүч одоо их өөр нь бандайсан тарган онгор нүдтэй айгүй хөөрхөн бандар одоо ийм хөөрхөн жаахан хүүхдтэйсэн. Тэгээд хүний л амьдрал юм хойно эрентэй бараатай ороод дээр одоо миний дүү ээжээсээ одоо их олонд өссөн. Тэгээд хүний амьдралд одоо сайн муу явдал тохиолддог учраас залуу насны одоо бас алдаа амьдралээр охиноо орхиж авсан. Одоо ээжигийн уучлаарай гэдгийг одоо дамжуулаарай гэсэн ээж нь өнөөдөр хувьд одоо би энэ тавгүй ирч чадсангүй би тэр ганц нах зэгцэн учраас ингэж хэллээ. Тэгээ миний дүүг одоо ингэж өнөөдрийн одоо энэ өндөрлөг төрч хүртлэн одоо юм сайхан багшуултал одоо ингэж хүмүүжүүлж одоо сургасан одоо нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон үеийн удирдлагууд одоо хамт олонд бол одоо хамгийн их одоо баярлж авдаг миний хувьд. Тий. Альва ер нь одоо сайн хамт олон сайн удирдагч гэдэг бол аль нэгэн өстой чадвартай чадварлаг ийм хүмүүсийг одоо олж тэднийг дэвшүүлж урамшуулж ингэж одоо ажилладаг одоо ийм том сайхан одоо улсуудын одоо туршлага байна шүү дээ. Тэр бол одоо манай нэгдүгээр цэцэрлэгийн энэ одоо багш хамт олон тэдний одоо удирдах байгаа үеийн удирдлагууд өнөөдөр миний дүү ийм хэмжээнд одоо хүргэсэн. За энд одоо бас миний дүүгийн өөрийнх нь одоо авиас чадвар би бас их дээр үеэс их сонсч ирсэн дүүгийнх гарын дүүтэй одоо энэ ажил дүрэлд ороогүй байхдаа автрасаа ирээлдэг одоо их сайхан удган одоо ийм охин байгаа гэхдээ одоо сонсоод үр сэтгэл зүрхээр одоо их баярлаж ингэж одоо явдаг байсан. Тэгээ энэ одоо авиас чадварыг өгч өсөд энэ хамт олонд л одоо их баярлаж явдаг шүү дээ.
Ер нь одоо аль тэр одоо өөрчлөгч байна уу, юу байна, туслах багш бүхэл одоо юунаас гэж энэ хүнийг багш болгоод ингээ хамт олон дунд авчвал ер нь одоо манай айз наандаж өөртөө цаандаж одоо миний одоо хамт олонд хэрэгтэй хүн байгаа юм шүү гэдгийг багш болчоод багшийн оронтой байхгүй байх төрөл хамт олноос нь даваа цэцэг багшигаа эндээ үлдэх юмсан. Ямар арга чарга байна уу? Дарга сууж юу ч байд хамт олонтойгоо. Тэр чинь одоо үнэхээр энэ хамт олон бол одоо хамт олон бай төлөвшөж хүний одоо энэ сайн сайхан юмыг одоо ойлгож мэдэрдэг. Ийм хамт олонд л одоо их баярлж авдаг шүү дээ. Манай одоо эхнэрийн дүүгийн одоо ах юм байгаа. Тэгээ одоо ингээд эзэсэрлэгт одоо айл одоо арга зөвлөгч юунаас нэгсэл одоо ажиллаж байсан. Одоо ингээд багш болоод сайхан маш их мэрэгжлээ энэ сайхан хамт олонтойгоо ингээд сайхан явж бод ах нь одоо баярлж үдээ тий. Ингээд одоо сайхан хамт олонны хаалт миний одоо ингээд сайн багш ингээд сайхан олон хүүхдүүдийн сургамж үйлчлэх ажилдаа их хэмжлэгээр аймаг